Дэлхийд гайхагдах Монгол авиасыг дэмжигч Хас банк төлөвлөж байна. Шигшээд үлдчихвэл миний хувьд бол айгүй том зүйл. За удахгүй шилдэг хочоо тодорхойж байна. Тэгээд тэр дотор одоо миний нэр байгаасаа гэж маш их хүсэж байгаа. Шинэ мөн дотоо хүртэл бүжгээ бодоод тэгээд бүжгээ илүү сайн бүжиглэхийн төлөө хичээж байгаа. Би бас шалгар холоог бол сэтгэл догтлол хүлээгээ суужээ. Шүүгчид маань маш хүнд шийдвэрийн өмнө ирээд байна. Шүүгчийн шатны шалгаруулалтанд тэнцсэн 104 үзүүлбэрээс 32 шилдэг үзүүлбэрийг хагас шигшээ шууд тоглолтод оролцуулах шийдвэрийг тэд өнөөдөр гаргах юм. Хүндхэн хариуцлагатай шийдвэрийг гаргахад шүүгчид бэлэн боллоо. За бидний өмнө шүүгчдийн шалгаруулалтанд тэнцүүлсэн 100 гаруй оролцогчдын зураг байна. Хагас шигшээ тоглолтод оролцох 32 оролцогчдыг цөмрийн дундаас шилэх хариуцлагатай бөгөөд маш сэтгэл догтлуулсан мөч билээ дээ. За хинээс наран зүүн урдаасаа манддаг юм аа. Эндээс эхэлчих юм уу? Намнаас эхлэе. Яалтчгүй энэ бол царын ганц. Ер нь бол тэнцвэртэй орон оролт хэр их тохиолдох вэ? Одоо хэр их? Одоо надаас өөр хүн ийм үзүүлбэр хийхгүй байгаа. Итгэлтэй байна уу? Ямар ч мэрэгжлийн биш ирнэ. Ямар ч хүнээс дутахааргүй. За дээр нь манай шоуны нэг бас зорилго байгаа шүү. Энэ дэлхийн хэмжээний шоуд бид Монгол гэдэг өнгөтөрхөө үзүүлж. Тэр чинь хамгийн сайн үзүүлж байгаа. Энэ байна. Хамгийн сайн үзүүлж байгааг нь. Хамгийн сайн үзүүлээд үзүүлж. Гэхдээ энэ шоуд болохоор хүн гэдэг. Би бол яаж хэлдэг шүү. Хамгийн сайн. Хамгийн сайнаас хүмүүс юм байна. Манай энэ хүн бид юм шүү гэдэг. Яг энэ хоёроо. Би явцгаанаа л явцсан. Өөрөлдөх юм бол тэр гайхамшигтай мэдрэмжийг та гурав өгч чадлаа. Солиотэй! Энэ залуу чинь бас битүү бас амар хийсэн шүү дээ бүрэн. Тэр үнэхээр цул авьяас. Одоо энэ бол өстой жинхэнэ нөгөө дэлхийд гайхагдах Монгол авьяас гэдэг чинь удаас жинхэнэ утгаараа ачиж зогсож байна. Би нэг урлагийн хүн болосоо гэж бодлоо. Бууч. Тэ. Мэргэжлийн хүмүүстэй очих хэрэгтэй. What's going on in that beautiful mind? Чиний дуулалт бол яг хангалттай бол болоогүй байна. Өөрийнхөө хамгийн давуу талыг л ерөөсө тулд үзүүлэх хэрэгтэй тий. За. За одоо эднэрээсээ хэдүүлээ. Сонгоно доо. Би бол хэлсэн энийг бол нэг удаа сонирн байсан. Дахиж үл энэ сонирн байхгүй. Чиний хувьд бол Сонирн байсан. Тийм сонирн юм их хүлээгээд байла. Харамсалтай тийм үзүүлбэр үзсэнгүй. Ихаархаа юу борооshхнэ. Чөө. Хоолоноос бусд надад бол үнэхээр таалагдлаа. Энэ охин дээр ярилцъя. Миний хувьд бол Чи дуугийн сонсоод ойлсон юм уу? дуугийн сонсоод ойлгохгүй. Тэр энэ бас надад юм уу? Дуулалтын юм уу? Дуугийн юм уу? Дуугийн ч байна, дуулалтын ч байна. Мянга тэр дуу байгаад өөр хүнд бол бас нэг өөр шүү дээ. Маш сайхан байсан. Сэтгэл хөдлсөн. Өөрөөр байхыг би чамаас хүсэж байна. Тэнцсэн. Баярлалаа. Миний бодлоор болохоор та нар болохоор энэ юм софт юм зөөлхөн дүү тий энэ юм. Үгүй. Заавал нэг шаардсан юм гаргаад болохоор. Үгүй. Яг тэгвэл хараа энэ дуулж байгаа арга техник
одоо өөрийн энэ дундаа хандж байгаа хандлага багтдаг шүү дээ. Би чамааг бас хүлээсэн бэ. I'll pick you up when you're getting down. Тэдсэн баяр үргэ. Маш хөөрхөн царайлаг охин уу? Царайлаг охин их хүмүүсийн одоо эерэг тааламжтай дүр багхгүй юу? Миши чи сайн уу? Үзэнээс гэж дуулж байгаа. Багасаа гэж дуусан. Багасаа. Айгуу та болцсон. Цохрууд нэг харуул атгата. Бүгдээрээ Амны жижиг. тэгслээ. Сонгоход үнэхээр хэцүү. Миний хувьд л үгүй. Би уриалж байгаа юм биш. Үгүй бол битээ гараа тавь. За. Би бас үгүй. Би бол үгүй л дээ. За тэгээ уучлаарай. Би хичээсэн. Хамтлагаараа дагав шүү. Хамтлаг авах гэж үтлээ. Та хоёрыг эцсийн мөч хүртэл тэмцсээр байсан шүү. Тэнгэр мөхий Би бол хүмүүсийн хайрыг татахгүй юу гэж юу ч арахгүй. Би бол авьяасаа авьяаслаг чадсан. За. Би бол одоо ингэж хэлмээр байна. Та Гарах байлаа. тэгээд бас та ингэж хэлмээр. Таяр сонс. Эцэстээ шүү дээ. Бид нэр авьяасыг хайж байгаагүй бид дөрүүлээ авьяасыг хайж байгаа. Телевиз үзэж байгаа болон сонсогч нар үзэгч нар авьяасыг биширж байгаа тийм үү? Тийм учраас би бүр 100%, 200% нэлээд тэр энэ авьяастай гэдгийг Аль хэдийн орой болжээ. Шүүгчид бүтэн өдөр хэрэлцсэний эцэст хагас шигшээ тоглолтод оролцох шилдэг 32 авьяасныг тодрууллаа. Шоунд маань холоос зорж ирсэн зарим оролцогчдод хүндрэл учруулахгүй үүднээс шүүгчид дараагийн шатанд тэнцсэнгүй гэх таагүй мэдээг утсаар дуулгах харуулсан юм. За дөрүлээ бол эргэж нэгтлээд цаашаа өргөжлүүлэх боломжгүй болсон. Хагас шигшээ тоглолтод багтахгүй оролцогчдоо бол сонгочлоо тийм. Одоо харин хамгийн гол нь тэднэр лөө энэ таг үмдэг дууцаар л дуулах та. За. За. Бано намнын сүрнө. мөн байна. Авьяаслаг монголчууд шоунаас ярьж байна. Сайн байна уу та? Өнөөдөр бид нэр авьяаслаг 100 монголчууд дотроос Оролцогчийгоо тодруулаад бүгдээрээ байж гэн л да. Тэгээд одоо харин үчилээ. За. Ер нь бол сайн мэдээгүй. Тэгээд таяр одоо шинэ 100 багтсан боловч одоо яг шилдэг хүчээр таяр багтаж чадсангүй. Үргэлжлүүлэн орох боломжгүй боллоо. За. За маш баярлалаа. хичнээн таагүй мэдээ боловч За таны ажил үйлс амьдрал танд маш том амжилтыг хүсье. За маш их баярлалаа. За. Зингүүтэй. За зүгээр. Яа, чи бас эвгүй л ер нь л. тэгээд манай шоуд тийм чимээ бидний гол шиг шоу байдаг бид авьяас хайж байгаа ч шатаг Шитрогой. Маш урт өдөр болж өнгөрлөө. Шүүгчид сая өөрсдийн гаргасан шийдвэрээ зарим оролцогчдод утсаар танилцуулсан бол маргааш бусад оролцогчдод өөрсдийн биеэр уулзаж сэтгэл хөндөөрлүүлэм, амьсгал давхцуулам, дуу алдаж баярламаар шийдвэрүүдийг дуулгах болно. Маргааш биднийг бүр чөхөнд өдөр хүлээж байна. Авьяаслаг монголчууд шоунд дахин тавтаа морил. Нар мандаж шинэ өдөр эхэллээ. Энэ өдөр зарим оролцогчид маань амьдралаа өөрчлөх боломж руу нэг алхам ойртно. Энэ дарсан уу чи?
шүүгчид маань өчигдөр хүн шийдвэрийг гаргасан. Одоо бид шууд дамжуулагдах хагас шигшээ тоглолтод хэн орохыг мэдэх болно. Магадгүй зарим хүмүүсийн бид амьдралыг оронгоор нь гой тал руу одоо сайхан тал руу өөрчлөх гэж байна. Магадгүй зарим хүмүүсийн урмыг тэр аяар нь хуглаад ахиж тэр хүн дуулахгүй, хизээч бүжгэлэхгүй, ер нь онцгой байна гэдэг тэр мэдрэмж сэтгэлдлийг нөхөх гэж байгаа учраас яг тэр бүхэн л миний энэ дотор буцлаад яваад байл л да. Тэр утгаараа хүнд юм аа. Тэгээ ер нь бол шинэ бараг унтаж чадаагүй, маргааш юу болох вэ гэж бодоод тэр дисэн ядаг хүлээсэн шүү дээ. Тэгээд энд бол одоо хүн болгонд одоо янз янзаар хүлээж авах байх гэж би бодчих. Ер нь бол өөрийгөө чадж байна, би бол болж байгаа гэсэн тийм ойлголттой бүх хүмүүс байгаа. Яа гэвэл 100 гаруй хүмүүсийг бид нэр тэнцвэлсэн байгаа. Өнөөдөр их гоё өдөр байна. Шүүгч нар намайг тэнцвүүлнэ гэж бодож байна би. За. Тэгээд гоё яг жишээ сэтгэлээс хүстэй яваарай. За гуруулаа мод. Гарвэ. Янз янзын үзүүлбэр дундаас бол маш өрсөлдөөнтэй тийм үзүүлбэр дундаас бол шалгуулсан учраас байдал бол нэлээд хурцсан. Ялангуяа бол чуках битэрийн хооронд бол. За тэр ямар очтой гэхээр надад бол тэгж маргалцсан нь бол маш зөв юм шиг санагдаж байгаа. Нөгөө саарл хэсэг гэж ярьдаг те. Ямар нэг тийм хэсгийг бол огт үлдээхгүйгээр шүүж чадсан. Ер нь бол боломж байгаа гэж бодож байна. 32 төлөх боломж байна. Дараагийн шатанда хагас пенад руу явахын тулд бэлдсэн юм, бодсон, бэлдүүлэх багш олсон юм бол байгаа. За оролцогчдоо. За нэг шийдвэрлэх шатны маань шалгаруулалт эхлэхэд бэлэн болсон. Шүүгчид бүгд байраа эзэлсэн байна. Та нар бэлэн үү? Хамгийн гайхалтай, хамгийн сэтгэл тогтлуулсан цаг мөч эхлэхэд бэлэн болоод байна. Шүүгчдийн шийдвэр гаргасан шийдвэр маань үнэн зөв байна гэдэгт бид нар итгэлтэй байна. Хамгийн гол нь шүүгчдэр маань өөрсдийн гаргасан шийдвэр болон байр суурь дээр бат зогсдог. Олон цаг, олон өдрийн турш нухастай хийсэн учраас шүүгчдийн маань шийдвэрүүд нэгдвэл нэг үнэн зөв байна гэдэгт бид хоёр эргэлзэхгүй байна. Шүүгчдийн маань гигэн оюун ухаан саруул байж шийдвэр нь мэрэгэн байх болтугай. Оролцогчдын маань одон гэсэн гайхалтай өдөр байг. Монголчууд авьяастай. За сайн байцгаана уу? Сайн байна. Манай шоуг өөрийнхөө авьяас бэлэг өнгө будгаараа чимсэнд туйлын их талархаж байгаа шүү. Өнөөдрийн дуулах гэж байгаа мэдээ бол цаашдаа энэ шоунда хамтдаа нэгэн баг болж үргэлжлэх боломжгүй боллоо гэдэг мэдээг та бүхэн дуулахад надад маш хэцүү байна. I can bite my tongue. I can stay. Нэг сан ингээд хоосорчих шиг болох юм. Эдгээр гарагцсан чинь. Be a number one. Шилдэг 32-ын тоонд хараахан орох боломжгүй юм байна гэсэн шийдэл гаргасан. Юм нэгээр дуусахгүй. Олон зуун бүжгэлдэг, дуулдаг хүмүүс өнөөдөр манай шоунд орж чадахгүй. Дараачин шоунд гэсэн хүлээлтийг бий болгоцсон байна. I can do
та гуруулаа тэнцсэн. But I'm only human, and I bleed when I fall down. I'm only human. Бистэ үнэн энэ чэйс багтахгүй сайхан гоё байна хэдэ байлаа. Зүрх гэл. Build me up and then I fall apart 'cause I'm only human. Авьяаслаг монголчууд шоуны аялал та нарын хувьд энд хүрээд өндөрлөж байна. Энэ хийж байгаа зүйлээ бити орхиорой. Улам цааш нь хөгжүүлээрэй. Тэгэхээр бид бол мэрэгжлийн хүмүүсээс маш их зүйл хүссэн. Маш их зүйл хүлээсэн. Тэгэхээр би та бүхэнд таагүй мэдээ тулах гэж байна. Авьяаслаг монголчууд шоуны та бүхэн ямар ч амралтгүйгээр жинхэнэ мэрэгжлийн үе шиг бэлтгэл хангаж орж ирэх хэрэгтэй боллоо. Яг юм та нар шиг юм насны бүжгэлдэг хүүхдүүд бол зөндөө орсон энэ шоунд. Тэгээд тийм олон ижил төрлийн үзүүлбэр дундаас бол маш өндөр шалгуураар шалгаруулж шилдэг 32-т бол оруулсан баг. Яалтчгүй ялгарч чадсан учраас бүгдээрээ тэнцлээ. Баяр хүргэе яахын дөнраа. За бүгдээр баяр хүргэе. Та нар маш мундаг шүү заа юу. Яг та нарын хувьд бол манай энэ финалын одоо 32 үзүүлбэрт багтах ёстой юу гэвэл багтах ёстой. Тийм учраас та бүхэн шууд дамжуулах хагас шигшээ тоглолтод тэнцлээ. Баяр хүргэе. Та нар манай шоуг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон таагүй мэдээд болгож. Та нартай бүгдээрээ амжилт хүсье. Энэ удаа та бүхэн тэнцсэнгүй. Та бүхэнд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье. Тэгэхээр бидний та бүхэнд хэлэх шийдвэр бол тэнцсэнгүй. Маш их гоё содон, дээрээс нь их өөрийн гэсэн онцлогтой тийм үзүүлбэрүүд байлаа. Миний хүүхдүүд та нар хараахан тэнцсэнгүй. Гэхдээ энэ бол та нарын хувьд бол төгсгөл биш. Та нарыг бүгдийг чинь гэрт чинь хариулмаар. Гэртээ хараад маш сайн бэлдээд дараагийн шатанда улам мундаг зүйл үзүүлээрэй. Бүгдээрээ тэнцлээ.
Мөрөөдөл манд биелээд байгаад маш их баяртай. Та нар авьяасаа илэрхийлэхэд та нарын хөгжмийн зэвсэг хангалттай гэж үзсэн учраас хүүхдүүдээ та нарыг тэнцвүүллээ. Хүн болгонд байдаг шиг агуу бүхэн энгийн зүйлээс эхэлдэг гэдгийг тэр тод жишээ бол та нар байсан. Та нар тэнцлээ. Баярлалаа. Хүсэл тэмүүлэл энэ бүхнээр дүүрэн байх ёстой. Тийм л 32 оролцогчийг бид хүлээж байгаа. Тэр дунд та нар байх ёстой учраас тэнцвэллээ. Тэнцлэгийг үзтээ бүр юу жиг шаргас боссаал бүр яасан бүх идэс мэл сэргээлс надад баяр хүргэж байгаа шиг. Ингээсээ. Цаглаг орж. Цаглаг. I can stay awake for days if that's what you want. Дараагийн шатанд шалгарах боломжийг бид хараахан та нарт өгч чадахгүй нэ. Та бүхэн манай шоу тэмцээний 32-т багтаж чадсангүй. Хараахан бол яалтчгүй 100% бол байж чадсангүй гэж үзэж байгаа. Бидний дуулах мэдээ сайн мэдээ биш. Бидний дуулах мэдээ бол гайхамшигтай мэдээ. Та бүхэн тэнцлээ. Та бүхэн авьяаслаг монголчууд шоуны дараагийн шатанд шилдэг 32-ын тоонд багтлаа хөгтүүдээ. Баяр хүргэе. Та бүхэн тэнцсэн. Баяр хүргэе. Төгөлдөр байна. Багшаа тэгээд манай хамтлагийнхан авьяаслан монголчууд шоуны 3 дахь шатанд тэнцсэн. Манай шүүгчд та нарыг тэнцвүүлж чадсангүй гэж би хэзээ ч хэлхийг хүсээгүй учраас та нарыг тэнцвүүлсэн. Яг шүүгчд бол та бүгдийг үзүүлсэн үзүүлбэрийг авьяас гэж үзсэн. Баяр хүргэе. Та бүхэн авьяаслаг монголчууд шоуны дараагийн шатанд орох эрхийг авлаа. Агцгүй тэр дунд сонгодог урлагийг төлөөлж чадсанараа та гур манай шоунд тэнцлээ. Тэнцлээ. Бүр өөрийгөө хасагдсан байг юм уу? Тэнцсэн гэсэн баг ойлгочихтой. Бидний өмнө бол манай шоунд оролцогч 3 цагийн төлөөлөл болсон оролцогчд маань байна. Ахмад үеийн төлөөлөл, за манай дунд үеийн төлөөлөл, эдэр залуу үеийн төлөөлөл оролцогчид бол яхан аргагүй та бүхэн маань дараагийн шат буюу хагас шигшээ тоглолтонд
та бүхэн бие биентэйгээ өрсөлдөхөөр болсон шүү. Хийлээ. Баяр хүргэе. Баяр хүргэе танартаа. Яа хүргэе. Ийм насанд одоо ийм дандаа залуучууд, ийм сайхан залуучуудтай орно гэдэг чинь надад бас их хоорж авшаа. Энд их баярлж байна да би ерөөсөө тий. Доортой ийм гоё мэдээстэй сонсож баярлж байгаагүй. АСТ Монголчууд шоу нэвтрүүлгийн маань 2 дугаар шатны шалгаруулалт буюу шүүгчийн шийдвэрлэх шатны шалгаруулалт тун амжилттай болж шилдэг 32 авьяастан тодорлоо. Эдгээр 32 авьяастан маань 4-7 хоногийн турш 8-8-аараа энэхүү тайзан дээр хагас шигшээд үзэцэх болно. Эхний 7 хоногт 32 авьяаснуудаас 8 авьяастан маань хоорондоо ур ухаан авьяас чадвараараа өсөлдөх болно. Яг одоо тайзны маань ажил явж байгааг та бүхэн харж байна. Ирэх нэм гарагт энэхүү тайзан дээрээс хагас шигшээ эхлэх болно. 11 сарын 15-нд уулзцгаая. Монголчууд авьяастай.